Сайн байцгаана уу? Сөү систер тавтай морилногоороо байна. За өмнөх бичлэгээрээ бид оюун санаагаа тэмдэглэл хөтлөх аргаар хэрхэн цэгцлэх тухай оюун санааны газрын зургийг гаргадаг аргуудын тухай хуваалцсан бол энэ удаа хэрхэн сэтгэлдээ орон зай үүсгэх вэ тухай ярилцъя. За энэхүү орон зай үүсгэхийн ач холбогдлыг эхлээд ярив. Бид нар ямар нэгэн дасгал хийж эхлэх, бясалгал хийх дандаа ингээд зүрхнээс ирээд идэг дуудлагууд байдаг те, өөрөө хиймээр туршлагажиж үзмээр байгаа олон шин зүйлс байдаг. Эдгээрийг хийхийг хүсэл байвч хийж чаддаггүй. Үл үзэгдэгч нэг юм зүйл гар хүлийг маань дөнгөлчихсөн юм шиг нөхцөл байдалд байж идэг. За энэ нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар дотоод сэтгэлийн орон зай муутай байна. Тэр нь ийм хэрэггүй програмчлал дата мэдээллээр дүүрчихсэн байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр энэхүү орон зайг хэрхэн цэвэрлэх тухай өнөөдөр ярилцах юм. Бичлэгийнхаа төгсгөлд хамгийн хэрэгжүүлж болох практик аргуудыг хуваалцдаг учраас төгсгөл хүртэл нь хамтдаа байгаарай. Subscribe тавьчаад дараарай. Тэгэхээр энэхүү дотоод сэтгэлээ илүү орон зайтай болгоснороо одоо бидний хийхийг хүсдэгч хийж чаддаггүй тэр үйлдэлүүдээ хийж жинхэнэ тэр сэтгэл зүрхний сэтгэл санаа оюун бодлын эрх чөлөөнд хүрдэг. Энэхүү орон зайн тухай ярилцахын тулд эхлээд заавал бид нар карма гэдэг зүйлийг ярилцах хэрэгтэй. Карма гэхээр ер нь бол зарим хүмүүс бараг айж байгаа тий. За карма гэж яг юу юм бэ гэхээр энэ бол ерөөсөө тийм шийтгэл болоод одоо шагналын систем биш ээ гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. Тэнгэр дээр хин нэгэн бурхан биднэрт онооны системээр бид нарыг үнэлж өгнээд энэ ингээд сайн үйлдэл хийж байгаа учраас дараа нь юм сайн хариу үйлдэл ирнэ гэсэн ийм систем биш шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Карма гэдэг нь яг юу юм бэ гэхээр энэ бол memory буюу бидний дурсамж юм аа. Яагаад энэ ертөнцид ер нь карма гэдэг зүйл үүссэн бэ гэхээр бидний ухамсар өөрөө нэгэн цул зүйл те, бид бүгд угтаа бол нэг цул зүйлээ гэж яриад байгаа. Тэрхүү нэг цул зүйл manifestation болж энэ 3D амьдралд биелээ олж өөрөөрөө нь танин мэдхийн тулд өмнөх хийсэн үйлдэлүүд бидний бодол, мэдрэмж үйлдэлүүд маань ямарваа нэгэн санах хойд хадгалагдах ёстой те, компьютероор бол. Тэрхүү програм таны компьютерийн storage буюу тэрхүү танд хэдэн гигабайт өгөгдсөн байгаа нь тэрхүү орон зайд хэмжээг эзлэн сууж ижил тэрхүү програм ингэж тоглоулагдаж компьютер ачааллаж ажиллаж бид нар ямарваа нэгэн зүйлийг үйлдэх боломжтой болж байна. Тийм үү? Одоо интернетийг ашиглахад хүртэл браузер суулгах шаардлагатай. Браузер ажиллахын тулд таны компьютер дээр хэдэн мегабайт, хэдэн гигабайт байдیں۔ Ямар нэгэн орон зайг ашиглаж тэн дээр санах хой үүсгэж байгаа шүү дээ. Яг үүнтэй адилхан таны бодол, санаа, мэдрэмж, үйлдэлүүд орон зайг үүсгэж дараагийн танд юу тохиолдох, таны бодит байдал хэрхэн өрнөхийг шийдвэрлэж идэг өмнөх дурсамжаасаа гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар олон хүмүүс дундаас найзаагаа хараад таних, хүүхдээ хараад таньдаг. Яагаад вэ гэхээр тэдгээр хүмүүсийн дурсамж бидэнд байгаа учраас таньж байгаа. Бусад хүмүүсийг бол хараад танихгүй шүү дээ. Тэгэхээр олны дундаас онцолж харж чаддаг. Бидэнд тэр хүнтэй холбоотой ой санамж, дурсамж буюу карма байгаа учраас бид нар онцолж тэр хүнтэй холбогдуулж бодит амьдралаа бүтээж чадж байгаа. Тэгэхээр карма гэдэг нь болохоор танд хадгалагдсан байгаа ой санамжуудын бүрдэл гэж ойлгох хэрэгтэй. Тэрхүү ой санамжууд хэрэггүй олон мэдээлэлтэй компьютер дээр одоо хэрэггүй олон програм, том тоглоомуудыг ингээд суулгачих юм бол компьютер гацаж, удааширж, бүрэн хүчээрээ ажиллах боломжгүй болдог. Түүн шиг хэрэг та олон одоо хэрэггүй дурсамж, програм, үс хонзон уучлаагүй зүйлсийг ингэж тээж хадгалж сэтгэлийн орон зайдаа авч үлдээж тэрхүү дурсамжийг барьсаар байвал тэрхүү карма, тэрхүү дурсамжууд чинь буцаагаад одоо таны бүрэн чадлаараа ажиллаж амьдарч хүссэн зүйлээ хийж чадахгүй те, адаглаад нэг тасгал хийчихье гэхэд хийхдэггүй байгаа. Тэр шалтгаан тэрхүү хүлээс болж байгаа. Тэгэхээр кармаг ямар нэгэн шагнал эсвэл шийтгэлийн систем гэж харахгүйгээр энэ бол зүгээр миний өнөөдөр маргаашийн бодит амьдралыг бүтээх те, яг одоо би юуг санах ойдоо хадгалж байгаагаас шалтгаалаад маргаашийн амьдрал маань ингэж бүтээгддэг үр дагаврын хууль юм байна гэдгийг ойлгож эхлэх үед бидний сэтгэлийн орон зайд тэлэгдэж эхэлдэг. Бид нар
олон зүйлд ингэж уялдах шаардлагагүй болдог тий. Хэрэггүй бүх мэдээллийг компьютер дээр хадгалах шаардлагагүй болно гэсэн үг. Танд зөвхөн интернет браузер байхад л та тэр бүхнийг компьютер дээр хадгалаад илгүй интернет танд байхад ороод хэрэгтэй мэдээллүүдээ авдаг цаг болсон тий. Хуучин шиг одоо бид нэр бүх хэрэгтэй юм ингээ компьютер дээр хадгалах шаардлагагүй болсон. Тэгэхээр бид нэр хувьсэл руу явж байгаа. Өмнө үед бол одоо тодорхой хэмжээний мэдээллийг үлдээхийн тулд чулуун дээр сийлээд ч юм уу маш их орон зай талбай бичиг хэрэг болгож хадгалдаг байсан бол асар их хэмжээний мэдээллийг жижигхэн чипэнд хүртэл хадгалдаг. Тэр хувьсэл руу бид нэр явж байгаа учраас аль болох санах ойгоо цэвэрлэж үүнийг зайтай байлгаснараа бид нэр жинхэнэ сэтгэлгээний болоод амар амгалан тэрхүү эрх чөлөөнд хүрж хүссэн бүхнийг хийх боломжтой болдгоо гэдг нь бол хамгийн чухал хэсэг байна. Та бол энэхүү нэгэн цул ухамсараас одоо identity буюу өөрийгөө би энэ юм байна гэж мэдрэх мэдрэмжтэй болон одоо manifestation болж төрсөн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү хүн маань тэрхүү бурханлаг нэг source ухамсар руу бүх зүйл нэг юм байна гэдэг тэрхүү ухамсарын түвшин рүү гэгэрэл рүү хэрхэн шат дамжлагаар явдаг. Үүний шат нь юу юм бэ гэхээр карма, бидний энэ ой санамж гэсэн үг. Тэгэхээр энэ карма яаж шат болдог вэ гэхээр ерөөсөө та өөртөө юуг хадгалаад юуг хураагаад байна вэ гэдгээ ухаарч тэрийг өөрчилж тэрийг би өөрөө сонгох хэрэгчлөөтэй юм байна. Үүний жолоодогч юм бэ шүү. Энэхүү ой санамжийг бүтээгч юм байна гэдгийг ухаарах хүртэл карма хөнгнөөсөө хүнд хүртэл карма болоод явж идэг. За тэгэхээр кармаг дотор нь хөнгөн ба хүнд гэд ангилжуул их ойлгоход амархан болдог. Хөнгөн карма яаж мэдрэгдэх вэ гэхээр ерөөсөө богино хэмжээний санах ойд хадгалагдчихийдэг. Жишээлбэл богино хэмжээний гэхээр хөнгөн кармануудад одоо таны санамсаргүй хийсэн үйлдэлүүд орж болно. Санамсаргүйгээр хин нэгэнд яршиг төвөг бол хор уршиг болон өөртөө юм уу хин нэгэнд орчруулчлаа гэж бодоход энэ бол ингээ богино хугацааны санах ойд хадгалагдаад үр дагавар нь маш хурдан богино хугацаанд танд сургамж болж гарч ирж идэг те. Гимшил одоо тийм л доовор түвшний мэдрэмжүүдээр таны өөрийн сэтгэл зүрхэнд богино хугацаанд мэдрэгдээд түүнээсээ та сургамжаа аваад гэд үнгээр туршлагажаад цааш явдаг гэсэн үг. Хэрвээ карма хүнд байх юм бол ямар карма хүнд гэх вэ гэхээр би сэтгэл оюун гэд ингээд mind body soul 3 төвшөндөө та өөртөө шингээсэн тэр урт хугацааны санах ойдоо хадгалаад байгаа мэдээллүүдээ гэсэн үг. Тэгэхээр бидний бие ямар нэгэн царай зүсийг олоод төрсөн байгаа те. Та аав ээж эсвэл удмынхаа өвөө эмээ хин нэгэнтэй заавал адилхан байгаа. Бидний бие бол одоо энэ карма санах ой байдгийн хамгийн том manifestation. Та тэдгээр удмынхаа хин нэгэнтэй адилхан болоод төрчихсөн байгаа. Бид хүнд карма яаж илэрдэг вэ гэхээр та үзэн ядалт те хин нэгэнд гомдох гомдлыг өөртөө тээсээр байх юм бол эхлээд таны бодол санаа дараа нь зүрх сэтгэл тэгээд цаашлаад бүр бие татгалагддаг гэсэн үг. Бие татгалагдсан карма таны зүс царайг бүтээж байгаа. Энэ нь бол одоо бид нар альваг сайн муу гэж ялгаад байгаа болохоос биш заавал сайн муу гэж байх албагүй. Хэрэв та сайн сайхан царай зүсийг олж төрсөн бол тэр бол таны удмын одоо сайн карманы үр дүн юм гэж ойлгоод энэ карма одоо бие махбод дээр manifestation болтлоо хүндэрч болдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв хүн өөрийнхөө итгэл үнэмшилд муу зүйл хийгээд байгаагаа мэдсээр байж дахин давтаад хийгээд одоо энэ үзэн ядалтыг тээхэн дими байдгаа хүнийг уучлахгүй байх нь өөрийгөө заваадаг гэдгийг мэдсээр байж дахин оюун бодол сэтгэлээрээ үйлдэл те үйлдэл гарахгүй ч гэсэн сэтгэлдээ нэгэн хүнийг олон удаа шүүмжилж өөрийгөө олон удаа шүүмжлэх юм бол тэр нь таны физик бие рүү хүртэл нэвтэрж шингэж үр удамд дамжих боломжтой. За гэвч ертөнц бол төвөөс зохион байгуулалттай те зарим хүмүүс төрөхдөө л хүнд карматай төрж байгаа. Жишээлбэл бидэнд гар байдаг гэвч заримдаа гарыг маань хүлчгсэн юм шиг юм хийж чадахгүй, гар байгаад ч гараараа аливааг хийж чадахгүй карманда уяатах үед байгаа. Гэвч бидний зарим нь бүр үнэхэрийн гаргүй төрж байгаа. Эсвэл амьдралынхаа явцад гараа алдаад хөдөлгөгч физик гаргүй болж байгаа тохиолдлууд байгаа шүү дээ. Тэгвэл тэрхүү нэгэн ухамсар буюу бидний одоо өндөр дээд өвөг дээдсүүд деман карма яагаад бидний заримын
физик биен дээр manifestation болж хөгжлийн бэрхшээл болох ч юм уу те зарим хүмүүсийг хязгаарлаж төрж ийн вэ. Бэрхшээлтэй төрүүлж штэ. Яагаад тэгж байна гэхээр карма хүнд байх тусам те тэр бэрхшээл хүнд их байх тусам тэндээс бид нар харьцангуй өндөр өсөлтийг үзүүлэх боломжтой байдаг учраас тэгж төрдөг юм байна. Бодит амьдрал дээр бол бид нэрээ хөөх юм нэгэд өрөвдөөд өнгөрнө. Гэвч цаагаараа гүн гүнзгий сүнслэг утга агуулгаараа их олон удаан хугацааны ой санамжиндаа хадгалсан тэр дата мэдээллийг цэвэршүүлж ойлгохын тулд тэгж биенээр manifestation болж гарч ирсэн байж болдгоо гэсэн байгаа. Тэгэхээр энэхүү хүнд карма юу хэлээд байна вэ гэхээр сүнслэг түвшиндөө хамгийн амбицтай сүнснүүд бүр би энэ төрлөөрөө өөртөө өсрөнгүү их хэмжээний хөгжлийг авчирыг надад физик гар хүл байхгүйгээр би яаж сүнслэг түвшиндөө өөрийнхөө дотоод орон зайг улам илүү тэлхүү гэсэн тэрхүү илүү их гэрлэлийг өөртөө цуглуулах байгаа тийм амбицтай сүнснүүд байдаг юм л дээ. Тэгэхээр юм болгон бол харагдаж байгаа адилхан байхгүй. Физик талаасаа карма хүндэрч хөнгөрч биен дээр яаж manifestation болж яаж баталгаа болж исэн яг үнэндээ бидний яг энэ дотоод сэтгэлтэй хэр орон зайтай кармагаа хэр агуулж ойлгож чадаж байна, сурах ёстой зүйлээсээ хэр сургамж авч байгаагаас л шалтгаалж байдаг. За тэгэхээр тэрхүү карма хүндрэх тусмаа бидний дотоод сэтгэлийн орон зай хумигдаж эхэлдэг. За дотоод сэтгэлийн орон зай хумигдаж ирэх чөлөөгүй болж байгааг хэрхэн таньж мэдэж болох вэ гэхээр таны ерөөсөө амьдрал бол танд тэр чигээрээ таны өөрийн чинь карма танд зааж байгаа хичээл сургуул. За тохиолдож байгаа явдлуудыг бодъё те. За та түлхүүрээ мартлаа. Нэгэн газрыг зориод очиход тэрхүү газар хаалттай байлаа. Азгүйдэл бүтлгүйдэл мэт тохиолдоод байгаа эдгээр зүйлс та хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Хэрв та энд үнэхээр бухимдаж депресд орж ивэл таны сэтгэлийн орон зай маш жижиг болсон байна. Карма хүнд байна гэж ойлгох хэрэгтэй. Карма хүндрэх тусам бид нар өөрсдийн тэр хиймээр байгаа зүйлсээ хийж чадахгүй карма таны хүлээс болж байгаа шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Харин карма буюу энэхүү ой санамж те энэ ой санамжид миний бодож байгаа бодол, мэдэрч байгаа мэдрэмж, үйлдэж байгаа үйлдэл бүр маань хадгалагдаж үлддэг юм байна гэдгийг үнэмлэхүү ойлгох буюу cause and effect гэдэг хууль байдаг штэ. Үүлийн үрийн үр дагаврын хуулийг ойлгочих юм бол та хэнийгч биш өөрийгөө хурахгүй өөрийн дотоод мэдрэмж бодлоо ариун сайхан байлгаж чадах юм бол тэрхүү карма хөнгөрөөд таны spiritual journey сүнслэг аяллаа чинь шат болж өгдөг. Харин карма хүндрээд байх юм бол таны хүлээс болдгоо гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр карма бол таныг сайн зүйл хийвэл шагнал урамшуул өгдөг, муу зүйл хийвэл шийтгдэг систем бус тэрхүү таны сэтгэл ухамсарын ойн санамжинд сууж байгаа програм юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр програмыг та үйлдэл, бодол, санаа, мэдрэмж, зөв сайхан тэр зориг, хүсэл мөрөөдлөөрөө програмжилж байдаг. Тэгэхээр бидний энэ дотоод байдал нь ариун байх нь маш чухал. Тэгээд бидний амьдрал ерөөсөө тэрхүү програмын дагуу л явагдана. Кармагаа хөнгөлжтэй эрх чөлөөтэй байх нь яг юу юм бэ гэхээр юунаас эхэлдэг вэ гэхээр хүлээн зөвшөөрлөлтөөсөө эхэлдэг. Кармаг ерөөсөө арилгах гэж тэмцэх хэрэггүй. Ямар удмын карма яагаад надад ирчээ гэж энийг бид нэр логик ухаанаар ингэж тайлж илрүүлэх ерөөсөө боломжгүй. Биднэрт яг гагцхүү үнэн бид нарыг хэмжиж байгаа зөв замаар явж байгааг нь баталж нотолж байгаа зүйл юу юм бэ гэхээр зөвхөн гагцхүү төр сэтгэлийн амар амгалан байдаг. Сэтгэлийн амар амгалан эвдэгдэж байвал миний тэр санаа хойнд хадгалагдсан байгаа хэв маяг энергит тасан зогсож чадахгүй. Тэгэд зоож байгаагаа ойлгоод би хийж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр би үүнийг хөнгөлөх аргуудыг олж сэтгэлээ илүү орон зайтай болгож амар амгалан болгох хэрэгтэй гэж бид нөр өөр дээрээ ажиллах тэрхүүл гарц гаргалгаанууд байгаа. Бүх зүйл энерги. Энэхүү хадгалагдсан санаа хой хүртэл энерги. Тэгэхээр таны бодож байсан бодол, мэдрэмж гаргаж байсан бүх үйлдэлүүд энергийн ул мөртэй тул энэр устдахгүй харин хувирч болно. Хэрв танд сөргөөр мэдрэгдэж таны дотоод амгаланг эвдэж байгаа бол та үүнийг хүлээн зөвшөөрснөөрөө үүнийг хайр гэрэл рүү хувиргах боломжтой. За кармагаа эсэргүүцэх нь үүнийг улам хүнд олгож харин хүлээн зөвшөөрөх үед та энэхүү энергийн уул мөрийг хувиргаж байдаг шүү.
жинхэнэ эрх чөлөө бол одоо кармагаа үгүйсгэх бус хүлээн зөвшөөрөхийг л дотоод эрх чөлөө гэж хэлдэг. Миний одоо ажиллаж мэдснээр бол хүлээн зөвшөөрөлт нь 4 үе шат явдаг. Хүн эхлээд орон зай багтаагаас эхэлж өөрийнх нь дотоод орон зайг хэрхэн тэлж эхэлдэг вэ гэхээр гаднаас ирэх мэдлэгээр өөрийгөө ухаж ойлгож эхэлдэг. За тэгээд ямарваа нэгэн зүйлийг зах цухаас нь мэдээд эхлэхээр юу ч мэдэхгүй байсан байж гэд бидний дотоод сэтгэлийн орон зайг гинэт томсоод эхэлдэг. Тэрхүү дотоод сэтгэлийн орон зайг томсоод байгаа зүйл нь болохоор мэдлэг байдаг. Бидний олж аваад байгаа одоо энэ хүү мэдлгүүд. Тэгэхээр тэр дотоод сэтгэлийн орон зай ихсэх үед таны тэрхүү бяцхан карма, таны бяцхан эго гинт тэр том орон зайд ороод айж эхэлдэг. Яна би чи яг юу ч мэддгүй байсан байж тээ. Өө бурхан минь одоо ингээл бүхнийг ингээл асуугаал, ирж хайгаал, бурхныг хайгаал, айгаад сандарч эхэлдэг. Том орон зайд ингээд байд сураагүй учраас. За тэгээд жинхэнэ хүлээн зөвшөөрөлт нь болохоор энэ 3 дугаар үе шатаас эхэлдэг. За би энэ хүү орон зайд байгаа юм байна. Бүхнийг мэдэх албагүй юм байна. Бүхнийг ч мэддгүй юм байна. Ямар ч байсан яг одоо цагт надад юу ирж байна? Түүн дээр би төвлөрөх ёстой юм байна. Одоо цагт оноогдсон энэхүү аз жаргал, амар амгалан орон зай болж буй нөхцөл байдалтай би төвлөрөх ёстой юм байна гэдэг хүлээн зөвшөөрөлт эхлээд та мэдлэгтэй болохоос эхэлдэг. Ямарваа нэгэн мэдлэг авч тэрхүү дотоод орон зай түүнийг тэлээгүй бол биднэрт тэр айдсан ч ирэхгүй. Тэр айц ирэхгүй бол тэр бас хүлээн зөвшөөрөлт ирэхгүй байгаа ийм уялдаа холбоотой байгааг ажиглаж мэдсэн. Өөр нэгэн хүн карма хүнд байгааг одоо илрүүлэх бол амьдралд бид нар одоо цагтаа оршиж чадахгүй ялгууртаагаар оролцох гэж хичээдэг. Энэ нь одоо бидний хуучин карма хүнд байгаагийн илрэл ба дахиад олон шинэ карма, олон хэрэггүй мэдээллийг энэ өөрийн сэтгэлийн орон зайдаа суулгах гэж хичээж байгаагийн илрэл болдог. Тэгэхээр энэ амьдралд сонгомол ялгууртай байдлаар оролцоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дуртай зүйлээ хийгээд дургүй зүйлээсээ ингээд зайлсхийгээ яваад идэг. Яагаад дургүй юм бэ гэдгээ туршиж үзэхгүйгээр зүгээр л хий хоосон байдлаар мэдлэггүйгээс болоод зайлсхийгээд цухтааж яваад идэг. Тойроод шалтгаан үүсгээд байдаг гэсэн үг. Үнэндээ энэ дээр ямар үйлдэл гаргаж болох вэ гэхээр бүх зүйл бүхэл нэг цул юм аа. Би одоо энэ номноос ч унших адилхан гадаа алхаж яваад олсон ухаарлал минь ч адилхан. Сайн муу, позитив, негатив гэдэг зүйл үнэндээ нэг зүйлийн хоёр тал. Позитив нь хизээч негативаас өндөр дээд зэрэглэхийн гэсэн үг биш. Негатив нь одоо позитиваас муу гэсэн үг бишээ гэдгийг ингэж ойлгож балансыг барьж авч явах яг сайн муугийн аль руу ч хитийдэж төрүүлэн шүүмжлэхгүйгээр танд одоо ямар туршлага ноогдож одоо цагт чинь танд юу мэдрэхийг амьдрал урайлж ямар бэлэг барьж байна. Түүнийг л одоо шүүмжлэхгүйгээр бүрэн дүрэн мэдрэх энэ хэсэг бол одоо та кармагүй сэтгэлийн орон зай ихтэйгээр амьдралыг бүрэн дүрэн байдлаар мэдэрч байна гэж амар амгалан байдлаар мэдэрч байна гэсэн. Энэ бол одоо кармагаа өөрөөгөө уншлах хандлага гэж ойлгож байна. Мэдрэмжийн хувьд болохоор бид нар хүнд карматай байхдаа яадаг вэ гэхээр хайр баяр жаргалыг хадгалж үлдээх гэж оролдох түүнийг эзэмших гэж зүтгэж эхэлдэг. За би одоо заавал яг хайр баяр жаргалыг эзэмшиндээ. За одоо энийг хийвэл яг баяр жаргалтай болно доо гэд ингээд байнгын хайр баяр жаргалаар ингээд бэлхэн оршиж чадна. Энэ хүчийг би эзэмшин гэд ингээд зүтгээд идэг. Яг тэр эзэмших зүтгэл нь бид нарыг болохоор хайр баяр жаргалыг чөлөөтэй мэдрэх боломжгүй болгоод хааж идэг. Тэгэхээр мэдрэмжийн хувьд ямар байвал илүү хөнгөн байх вэ гэхээр хайр баярыг чөлөөтэй уурсахыг нь танаар дамжуулан уурсагдж байгаа энэ бүхэл бүтэн ухамсарын олон дүрийн олон мэдрэмжийн л нэг хэсгээ гэж энийг хиймлэр өөртөө зохиож чип допамин гэж өмнө нь ярилцжсэн хиймэл аргаар аль болох хурдан түргэн аргаар ингэж авч оролдож эзэмших гэж хичээх шаардлагагүй. Одоо цагт танд ямар хайр баяр урсаж орж ирж байна түүнийг л одоо мэдэрч хэрвээ өнгөрөөд явбал явуулах хэрэгтэй. Ирж ивэл энэ одоо дуусчих болов хизээ дуусах бол гэж бодохгүйгээр тухай бүрт нь өөрөөрөө урсган дамжуулах шаардлагатай юм аа. Бодол амьдралын хэв маяг талаасаа болохоор карма яаж илэрч ийн гэхээр энэ хүн бол миний л хүүхэд, миний л хүн, миний л эхнэр нөхөр энэ бол яг миний л зүйл гэж бодоод өмчилж байгаа сэтгэл зүй. Яг үнэндээ энэ ертөнцийн юу ч таних биш, бас эсэргээрээ бүх зүйл таних. Одоо үүн дээр болохоор
Карма хэрвээ хөнгөн байвал өөрийгөө болон бусдыг одоо бүхэл нэг оршихуй хэсэг гэж харж чаддгаа гэсэн. Бүх хүүхдийг хүүхэд гэж харж чаддаг, бүх эмэгтэйг адилхан эмэгтэй хүн гэж харж чаддаг. Illusion буюу тэр бодит байдал дээр яаж харагдаж байгаа те, хоёр хүүхэд байлаа гэхэд одоо бид нар жишээлбэл хүүхэдтэй болж ийн гэдэг чинь тэр хүүхдийг нялхаас нь өсгөөд өөрийн таны дотоод сэтгэлийн орон зайд маш их хэмжээний тэр хүүхдээр дүүрэн дата мэдээлэл ой санамж дурсамж үүсгээд байгаа нь та хоёрыг хоорондоо юм кармик үүлийн үрийн холбоотой болгож байна шүү дээ. Тэгэхээр та бол хүүхдээсээ мөнхийн хамаарна. Таны хүүхэд бас таны үйл хөдлөл, бодол, санаа, мэдрэмжээс байнга хамаарж байгаа. Тэгэхээр бид нар хоорондоо холбоо үүсгэж гэр бүл болно, одоо үр хүүхэдтэй болно гэдэг нь болохоор цаагаараа бүр нарийн сүнслэг төвшөндөө болохоор бие биендээ өгч авах зүйл их байна гэсэн үг те. Тэгэхээр үүнийг илүү хөнгөлж, илүү эрхчлөөтэй амьдрахын тулд хүүхэд бүрийг хүүхэд юм байна те. Таны хүүхэд илүү санагдаад байгаа зүйл бол таны компьютер, таны тарих, таны зүрхэнд хадгалагдсан тэр орон зайд хадгалагдсан ой санамж их байгаа. Тэр хүүхдийн тухай дата мэдээлэл их байгаа учраас танд тэгж их онцгой өөр санагдаад байгаа. Энэ бол худал хуурмаг зүйлээ. Та тэрхүү дата мэдээллийг хүснээрээ програмжилж, өөрчилж, кодлж болдог гэдгийг ухаарал юм байгаа. Тэгэхээр тэрхүү illusion буюу тэр зүйл, тэр худал хуурмагт бид нэр хитрхи их уягддаг юм байна гэдгийг одоо ухаж ойлгох нь их чухал болчиход байна. Танд одоо ямар дата мэдээлэл дүүрэн байна, хэний тухай те, ямар зүйл та юугаар өөрийгөө програмжилж байна, өдөр тутамдаа юу үзэж харж байна гэдэг чинь маш чухал. Ямар орчин нөхцөлд амьдарч ин те, байнгын хин нэгэнтэй хэрүүл уруултай тэрхүү нөхцөл байдалд байвал таны сэтгэлийн орон зай тэрл зүйлээр дүүрнэ. Тэгээд карма болж гарч ирэхдээ таны маргааш нөгөөдөр танд ирэх тэр боломжийг хязгаарлах, тэгээд таны бодит байдлыг бүтээж байдгаа гэдгийг нь ойлгох, энэ ойлголтыг л яриад байгаа. Тэгэхээр эцэст нь болохоор карма гэдэг бол зөвхөн таны өөрийнхөө дотоод орон зайд суулгацсан байгаа тэрхүү дата мэдээллүүд юм аа. Та тэр дата мэдээллээ өөрөө сонгох боломжтой гэдэг тэрхүү дата мэдээллийг бүтээгч юм байна шүү гэдгээ маш их ойлгох хэрэгтэй. Тэгээ таны амьдралыг хайртай, найз бүсгүй залуугаас ч уяад байгаа, та тэр хүнд дурлаад байгаа шалтгаан болохоор тэрхүү дата мэдээлэл төр тулгуурлагдсан байдаг учраас токсик харилцаатай хэрнээ, хортой харилцаатай хэрнээ бид нэр хин нэгнээс салж чадахгүй ингээд явсаар байдаг те. Тэгэхээр тэр дата мэдээллээ дахин нэгтлээд харах хэрэгтэй. Тэд нар бол зөвхөн хуурмаг зүйл, үнэндээ хүн бүр адилхан. Тэгэхээр хүн болгоны хин нэгнээс нь илүү төвшин тавихгүй, бас дутуудулж өөрийгөө бусдаас дутуудулж тавихгүй энэхүү балансыг олсноороо бид нар өөрөө өөрсдийнхөө карманы утга учирыг олоод ямар мэдээлэл хадгалагдсан болохоор юунд хитрхи уягдаад байгаа те, өөрийгөө яагаад эрхчлөөгүй ингэж баймалж амьдарч байна вэ гэдгийг ойлгож эхэлдэг. Тэгэхээр карма бол үнэндээ бидний амьдралыг ингээд бүтээж байгаа хамгийн одоо шударга систем. Энэ бол үргэлж үйлчилнэ. Бид нар гаднаас харагдаж байгаа худал хуурмагт итгэх хэрэггүй. Одоо гадна талаа бол их өнгөлөг өөдрөг явж байгаа хүмүүс байдаг. Гэвч үнэндээ дотроо өөрийгөө сэтгэлийн шоронд хорчихсон хүмүүс ч байдаг. Бүх зүйл яг ийм байх ёстой. Би бол яг л ийм л хүн. Тэгэхээр тэрхүү жижигхэн орон зайн дотроо л туршлагаж чадна. Гайхалтай энэхүү амьдрал боломж бололцоо мэдэрч болох бүх мэдрэмжийн маш бага хувийг амсаад байдаг. Өөрийнхөө орон зайг одоо багасгах тусам бид нэр депресс бухимдалд орж идэг. Тэрхүү орон зайгаа тэлж хэрэггүй тэр мэдээллүүдийг устгаснараа орон зай бүрэн тэлэгдэж бид нэр сайхан эрхчлөөтэй амьдрах боломжтой те. Бяцлаглаа хий, дасгал хөдөлгөөнөө хийгээд эхлэе гэх тэгэхээр ингээд нэг л болж өгөхгүй байд. За тэгвэл одоо эртний йогч Садгүрүүгийн хэрэгэлдэг аргыг өөрөө бас туршиж үзсэн аргуудаа хуваалцъя. Энэ дээр болохоор 4 мах бод гэж байдаг те. Агаар, гал, ус, газар гэдэг 5 дахь мах бод нь энэхүү 4 мах бодыг агуулагч орон зай байдаг 5 дахь нь. Тэр нь болохоор etheric буюу энэ 5 дахь одоо space те. За тэрхүү space тэр дотоод орон зайгаа л бид нар чинь томруулах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэхүү орон зайг томруулахын тулд 4 энэ мах бодороо detox буюу цэвэрлэгээ хийж болно. Дотоод энергийн цэвэрлэгээний аргыг одоо
би та нартаа зааж өгөх гэж байна. Энэ аргыг болохоор Садгуру заасан өөрөө бас би хэрэгжүүлж үзсэн. Маш их үр дүнтэй, та бүр гайхна. За нэгдүгээр арга болохоор ус. Өдөр бүр шүршүүрт орохдоо ухамсартайгаар хий гэж байгаа нэ. Би зөвхөн бохор биштэй, гадна талын бохор биш. Дотоод энэхүү хүнд энерги те намайг ингээд хүлээд боомлоод байгаа энэхүү энергийг угааж ийна гэж төсөөл Садгуру бүр өдөрт 7-8 удаа шүршүүрт ордог байсан гэж. Мэдээж энэ нь болохоор нөгөө хөнгөн шүршүүрт орох тухай ярьж байгаа. Ор голгондоо л ингээд савангаар угаагаал арьсаа хураашуулахгүй зүгээр ус гэдэг элементээр дамжуулаад өөрийнхөө энэ дотоод гадаад энерги цэвэрлж ийна. Тэрхүү энергийн урсгалыг цэвэрлж ийн. Тэгээд ингээд цэвэрлсэний дараа бид нэр юм хийхэд амар болдог аахгүй юу? Дотроосоо бид нар ингээд усанд орол гараад ирэхэд нэг сайхан амармаар эсвэл бүр эрч хүчтэй болоод бодол санаа хүртэл шал өөр цэгцтэй цэвэрхэн болоод гарч ирдэг те. Тэгэхээр ингээд усаар дамжуулж одоо кармагаа цэвэрлэх тэр ой санамжинд хадгалаад байгаа хэрэггүй олон дата мэдээллийг цэвэрлэх нэгдүгээр арга. За хоёрдугаар арга болохоор air wash буюу газар элементтэй холбогдож байгаа. Биднэрт байгальд алхахад бол салхийг мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр салхиар дамжуулан хуучин одоо тэр энергийн үлдэгдэл уул мөрүүдийг хийсгэж байна. Энэ надад хэрэггүй үйлчлэхгүй байгаа дата мэдээллийг хийсгэж байна. Өөрийгөө хөнгөрүүлж байна гэж агаарт гарч байгальд гарч уул модондоо алхах бүртээ энэ air wash гэдэг аргыг хэрэгжүүлж байгаагаарай. Энэ арга нь болохоор бидний газар мах бодиттой холбогдож байгаа. Тэгэхээр байгальд гарах бол ийм асар их ач холбогдолтой. За 3 дугаар арга нь болохоор галаар өөрийгөө ариусгах. Бидний дотор ч гэсэн гал мах бод орж идэг. Эхний арга бол усаар угаачлаа. Хоёр дахь нь газар байгальд дэлхийдээ гიშгэж байгаа салхинд хийсгэчлээ те. 3 дугаар арга нь болохоор хэрэггүй надад үйлчлэхгүй байгаа өөрөө ухаж ойлгож шатааж чадахгүй байгаа тэдгээр хэрэггүй дата мэдээлэл бодол сэтгэлийн уул мөрийг шатааж байна гэд төсөөлнө. Яаж төсөөлөх вэ гэхээр урдаа та лаа асааж агаад жижиг дөлөндтэй ил галанд гэртээ зуухтай бол зуух руугаа харж агаад зуухгүй бол лаа асаагаад дөлөө ширтээд төсөөлөх энэхүү бясалгал байна. За 4-р арга нь болохоор агаар мах бодиттой холбогдож байгаа амьсгалын дасгал. Амьсгал гэдэг нь өөрөө одоо бид нэр юугаар амьсгалж байна гэхээр прана буюу амьдралыг тэтгэгч тэрхүү ухамсараар амьсгалж байна гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ та одоо амьсгалаа төвчээрх, ухаан алдах те амьсгал чинь тасалдах үед бидний ухамсар хайчдсан байхгүй болчихдээ шүү дээ. Биднэрт ил ухамсар байхгүй болдог. Тэгэхээр бид нэр тэрхүү цэвэр ухамсараар амьсгалдаг учраас одоо ил ухамсар, далд ухамсар биднэрт үйлчлээд өнөхөө амьдрал дээр оршиж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ухамсараар амьсгалдаг. За тэгвэл raw material дээр дурдсанаар ухамсар юу юм бэ гэвэл хайр мэдлэг хоёрын бүрэлдэхүүнтэй нэмэх хасах цэник. Нэмэх цэник нь хайр, хасах цэник нь болохоор мэдлэг. Тэгэхээр хасах байлаа гэд муу биш. Зүгээр л бидний тэр дата мэдээлэл мэдлэг хайр болохоор бидний хамгийн ухамсарын маань оршин байдаг анхны төлөв. За тэр хайр өөрөөгөө мэдхийн тулд сөрөг цэник буюу мэдлэгийг бий болгосон гэж байгаа. Тэгэхээр бид нэр тэр нэмэх хасах цэнигээр амьсгалдаг. Бид нэр хайр гэрлээр амьсгалдаг. Таныг амьсгаагаа авч яхад хэрэггүй нэг ч зүйл байхгүй. Та өөртөө хайр гэрлийг биеийн эдис бүхэндээ ингэж авч шингээж байна гэж амьсгалаа гүнзгий аваад гаргахтаа болохоор 3 төвшөнд mind body soul бодол санаа сэтгэл зүрэх сүнсний төвшөнд ингэж хадгалагдсан байгаа, энергиэр хадгалагдсан байгаа тэрхүү хэрэггүй зүйлсийг хайр гэрлэлээр дамжуулаад өвөд явуулж гинэ гэж амьсгалаа гаргах болгондоо бодох хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж байна гэж бодох хэрэгтэй. За тэгэхээр кармагаа цэвэрлэх ийм 4 дадал байж болно манайхаа. Төгсгөлд нь хэлэхэд болохоор эрх чөлөөнд хүрэх зам кармагаа хэрхэн зөв сайхан зүйл рүү хуургах вэ гэдэг. Энэ бол ерөөсөө бид нэр дотоод сэтгэлдээ юу гэж бясалгаж альва зүйлд альва үйлдэлтэй хэрхэн хандаж байгаагаас хамаарна. Бодол сэтгэлийн илрэл маань үйлдэл болж гарч ирдэг те. Тэгэхээр бодол сэтгэл минь ямар байгаад тэрхүү үйлдэл чинь юу хийх нь ерөөсөө хамаагүй чулуу хагалж байна гэж бодъё л доо. Өөрийн дотоод ой санамжиндаа хадгалагдсан байгаа тэрхүү ой санамжаасаа шалтгаалаад хүмүүс өөрөөр энэ чулуу хагалж байгаа үйл явцаа experience хийдэг. Яаж вэ гэхээр эхний хүн дотоод мэдрэмж сэтгэлдээ ямар зориг, ямар хандлагаар үнийг хийж байна гэхээр зүгээр л би бол чулуу хагалж байна гэж хийж болно те. Хоёр дахь хүн нь би чулуу хагалснараа амжиргаагаа залгуулж байна.
гэж хийж болно. 3 дахь хүн нь болохоор чулуу хагалж ийн биш, би гайхамшигт сүм барьж байна. Олон нийтэд тустай гайхамшигт сүм барьж байна. Яг үнэндээ энэ 3 хүн чинь чулуу хагалах гэдэг нэг л ажлыг хийж байгаа штэ. Тэгэхээр энэ мэтчлэн бидний ерөөсө дотоод энэ хандлага л байдаг. Таны хийж байгаа үйлдэл зөв хандлагатай байх ёстой. Зөв бурханлаг байж л таны хийж байгаа үйлдэл буян тэрхүү зөв карма эрхчлөө зөв санаагаа болж хувирна. Тэрнээс бидний одоо тэр худал хуурмаг illusion буюу бодлороо ингээд бодоод идэг зүйлс эдэг те. За ядуу буурай оронд одоо жишээлбэл хувц хунар хоол хүнс мөнгө төгрөг хандвалах нь буян юм байна гэж бодоод гэхдээ үүнийг ашиг хонжооны эсвэл хин нэгний илүү дээр гарах гэж те тэр одоо буяны үйлсийг суучаас би одоо илүү байхын тулд хийчий да гэж энэ illusion худал хуурмаг үзэгдэх байдалд зориулан хийгээд таны бодол сэтгэл чинь тийм энергийг ялгаруулж ивэл энэ бол одоо гадаад үйлдэл чинь болохоор illusion ахгүй юу? Энэ хизээж буян болохгүй. Хизээж сайн кармагийн үрийг тарихгүй гэсэн үг. Харин би жинхэнэ бусдын төлөө би хайртай болохоор би амар амгалангийн төлөө инх тайвны төлөө гэд зүгээр та гэртээ бяцлагаад суусан ч энэ нь болохоор буян болоод байгаа. Тэгэхээр энэ үйлдэл нь бол одоо ямар байх нь тийм чухал биш. Яг цаад тэр үйлдэлийг гаргаад байгаа үйлдэлийг хийхэд нөлөөлсөн таны intention, таны зорилго, таны хүсэл байгаа шүү гэдэг үгээр бичлэгээ өгье.